За, сайн бацгаана уу? Өнөөдөр бичлэгээр болохоор хэдүүлээ. Түрүүжийн бичлэг дээр хэдүүлээ чинь Оросын гурвлыг ярьсан шүү дээ. Одоо өнөөдрийнхээ бичлэгээр Америкийн гурвлыг ярина заяа. Гэтэ гуруулаа биш л дээ. Дөрүлээ. Гэтэ хамтлаг тарахтаа гуруулаа байж байгааг тарсан юм чинь гуруулаа гэж ярьсан шүү заяа. За, эхлэе. Say my name. No one is around you. Say, baby, I love just emotions taking me over. I don't think you're ready. Go see it. My body too delicious for you, baby. За гих мэдчлээ алдартай дуунуудтай бүгдээрээ мэдж байгаа бүгдээрээ тухайн юм бүх хөгжмийн нэвтрүүлгээр бүгдээр ингээд нь явдаг байлаа. Ингэж яриа гэж бодсон заяа. Disney style чинь ингээд нэг юм том юм хамтлаг баа штэ. Тэрнийх нь үндэс суур буюу нэг хүнээс л үндслээд тэр хүн дээр л бараг дуусж байгаа. Тэр хүн нь Beyoncé. За тэгэхээр хэдүүлээглээд Beyoncé-гийн тухай ярьсан зүг байх гэж бодож байна. Beyoncé Knowles болохоор 1981 оны 9 сарын 4-нд төрсэн охины аав нь Matthew Knowles, ээж нь Tina Knowles, тэгээд дараа нэг эмэгтэй дүүтэй тэр нь Solange Knowles. Аав нь болохоор corporate job гэж ярьдаг да, одоо офисын ажил хийдэг. Ээж нь болохоор маш амжилттай яваа гоо сайхны салонтай эмэгтэйсэн байхгүй. Тэгээ энэ хоёрын маань ажил нь, карьер нь, бизнес нь айгүй амжилттай явдаг байсан учраас одоо Хьюстон ялахгүй. Хьюстондээ маш гоё тийм 6 bedroomтэй гэн том гөрхөн фэшн хүртэл амьдардаг. Ер нь бас нэг боломжийн сайхан югаач тутахгүй хангалуун сайхан айл байсан юм байна. Асан сэтнэр хамаатан саднууд нь айгүйх ирж очдог. Би бинтгээ айгүйх тоглолдог. Ер нь гээл тэр том байшин дээрээс ингээл дилээл ингээл хүүхдийн дуу чимээ тасардаггүй айгүй тийм гоё идэг байсан гинэ. Гэтэ энэ олон дуу чимээ, энэ олон хүүхдийн дунд ганцхан охин л цаашаа хараад ганцаараа тоглож идэв гэсэн. Тэр нь манай Beyoncé. Beyoncé багасаа л одоо хүүхдтэй уулзрал чаддаггүй, хүүхдтэй найзалж чаддаггүй, найз багтай биш бүр байхгүй. Айгүй чимхий. Үнэхээр чимхий, жахан тийм дуу муутай тийм хүүхд байжээ. Тэгээд босоод ээж аваад адилаар ээж нь энийг анзаараад үгүй илэрхийлж сураг гээд бүжгийн одоо сургалтанд явуулсан юм байна охиныгоо. Тэгээ бүжгийн сургалтанд явсан, бүжиглэж ч байсан. Гэхдээ бүжгийнхаа багштай анхудаа дуулж үзүүлжээ. Тэгсэн бүжгийнхаа багш хараад бүр ингээ Oh my god. Миний хожид дахиад тултаа гэдэг яг их дуулуулдаг байсан. Ээжд нь буюу Тина хичгээрээ авчихдээ. Тина хичээд хэлээд бүр ингээд их олоудаа хэлсэн гэсэн. Тина хичээ. Манай Beyoncé айгүй гоё дуулт юм байна. Та тэрийг мэдсэн үү? Тина хич. Үгүй. Тийм үнэхээр гоё дуулт юм байна. Та Beyoncé-г ингээд дуулаачийн юм тэмцээнүүдэд оруулаа. Ингээд хүүхдийн ингээд дуулаачийн тэмцээнүүд зөндөө болдсон шүү дээ. Та тэгээд тэрэнд ингээд оролцуулаарай гэдгсэн. Тэгээд Тина хич окей. Body гэдэг Тина хич Beyoncé-г анх удаа Grammy Awards гэдэг тийм одоо хүүхдийн дулаачдын зэм болдог гэсэн юм байна. Тэгээд тэрэнд оруулаад за манай хүүхд гараад дуулсан заяа бүр. Ингээд тухайд ингээ аав төрн үдчихсэн гэсэн. Тэгээд бүр ингээ аав төрний хайлаа үдчихэж аваад бүр ингээ энэ одоо манай хүүхд үү гэдэг. Аав төрн хойлоо бүр ингээ шоконд ороо заяа. Бүрэг ичимхий номой дуугуу юу ч ярьдгүй ганцаараа л тоглож идэг хүүхд чинь хүү тайзан дээр гараад бүрстэй. Төрөл арилжсан заяа. In this world, the world might be hard to see. Бүр амар өөртөө ихтэй айгүй хөрөнгө анхудаа тайзан дээр гарч байгаа болохоор мэдээ сандарч байгаа л да. Гэтэ сандарсан ч гэсэн айгүй тийм хоолоо ингээд цаанаас амар хүчтэй айгүй гоё агаад. Тэгээд аавч хоёр нь ер нь гэд нэг юм хан авчиж байгаа. За манай хүүхд дуулдаг юм байна. Аавд нь айгүй их таалагдаад тэгээд аав нь ер нь цаашдаа зөндөө олон дуулаачийн тэмцээнд оролцсон юм байна. Нийтдээ 40-50 дуулаачийн тэмцээнд орж исэн гэсэн. Манай охин чинь тэмцээнд орох тусам тайзан дээр гарах тусам улам итгэлтэй болоод улам ингээл тайзан дээр зададраал ингээл идэг. Амьдрал дээр задардаг. Нөгөө л ингээ бүрэг ичим хийвэрээ. Нөгөө л бүрэг ичимхий Beyoncé маань хийвээ. Тэгээд сургууль дээрээ ингээл ангийнхаа охтууд ингээл юм ярьж байгаа л би ингээд нөгөө тэмцээнд орсон. Тэгээд дууны тэмцээнд ороод ингээд төрүүлээд би ингээд дуучин болно гэж бодож байгаа гэл тэгэн штэ. Тэнгүүд нөгөө бусад охтууд нь бүр ингээ чи юу? Ёо. Баг савчаараа гэдэг шиг бүр ингээд нөгөө манай охиныг дээрлэхэд идэв гэсэн юм байна.
бүлэдээд гадуурхаа тэгээд гэсэн би найз хүн ч өөрхий тэгээд олигтой өөрийгөө илэрхийлж чадахгүй болох. Alonzo Jackson гэдэг ийм продюсер залуу байт юм байна. Тэгээд энэ залуу маань болохоор Girls Time гэдэг ийм охтын хамтлаг байгуулъя гэж шийдээд тэгээд тэрнээ шалгаруулалт зарлаад тэр шалгаруулалтанд нь манай Beyoncé тэнцээд нийтдээ 6 охттой Girls Time гэдэг хамтлаг байгуулсан юм байна. Alonzo-гийн ер нь нэг юм vision гэж яддаг шүү дээ тий. Продюсер хүний нэг юм vision төсөөлөл гэх юм уу? Энэ төсөөлөл нь болохоор манай охтууд бол яг Jackson 5 шиг манай хамтлагийг болохоор Beyoncé байх болно гэд. Тэгээд Beyoncé-д ингээд Jackson 5-ийн айгуух одоо performance-ийн буюу тоглолтын бичлэгүүдийг айгуух үзүүлдэг байсан. Тэгээд чи Michael-ийг хараарай за. Чи Michael дээр сайн төлрөөрэй за гэж айгуух заадаг. Тэгээд хин Beyoncé ер нь багасаа ер нь Michael Jackson дээр айгуух төвлөрч тэр хамтлагийн нэгсээ харж үдэж үссэн юм байна. Хамтлаг явж байгаа. Тэгээд манай охин чинь бас найзгүй хിവэрээ л байгаа. Тэгсэн чинь шинэ гишүүн орж иртээ. Тэр нь болохоор манай Kelly Rowland Destiny's Child-ийн 2 дахь одоо гишүүн баггүй юу? Тэгээд Girls Time-д орсон гэсэн үг. Тэгээд 9 настай байсан юм лээ. За Kelly Rowland болохоор 1981 оны 2 сарын 11-нд төрсөн. Kelly ч өөрөө аягүй тийм ийм намуухан ийм хоолойтой охин баггүй юу? Одоо ч гэсэн ингээд дуунуудын сонсохоор ийм намуухан одоо Beyoncé шиг ийм амар ийм хоолойтой биш. Тэгээд тийм намуухан хоолойтой. Тэнгүүд ингээл нэ гэдэг дуулангууд л Beyoncé хажуу чинь на гэж дуулна. Тэгээд бүр ингээд ямар гоё дуулт юм бэ гэж боддог зөө бүр ямар гоё дуулт юм бэ? Ямар хөөрхөн юм бэ? Ямар гоё юм бэ гэж боддог гэсэн. Beyoncé-г бас дахиад хэлж байгаа. Үнэхээр ичимхий охин. Бүр ингээл амар дуул одоо тэднэр чинь ингээл зөндөө олон тоглолт моглолтноор дуулаад явж байгаа шүү дээ бүгдээрээ. Тэгэл тайзан дээрс таалж хаалж бууж ирээл би сая гайгүй дуулсан уу? Гэлтэйг би гайгүй дуулсан уу? Сая зүгээр байсан уу гэл айгүй ингэдэг. Тайзан дээр Beyoncé тэгж дуулж байгаа тийм ичимхий гэж хинч бодохгүй заяа. Beyoncé Kelly нусан багын хар багын нусан багын найзууд ахна шүү дээ. Тэгээд Girls Time-аас хойш 9 настайгаас ахуулаад одоо эдгээр чи хэдэн настай хүмүүсийн 40 мөч хүрч байгаа хүмүүс үү. Тэгээд тэр хүртэл найзлсан гэсэн үг. Crazy. Надад бас нэг тийм хоёр найз байгаа. 5 дахь ангиас хойш найзлсан. Тэр хоёроос салж болохгүй. Яа тэгэхээр тэр хоёр миний бүх ноог мэдчихэж байгаа. Камоор сална гэж бодож юм уу? Чадахгүй зөө. Эмэгтэй хүмүүс найзлж чаддээ шүү. Тэгээд аваа олон тэмцээн явлаа, туршлагачлаа, гайгүй болоод эднэр маань Star Search гэдэг тийм үндэсний телевизээр гардаг байсан тийм дуулаачдын уралдаан гэх юм уу? Тим тэмцээнд ороод гэтээ тэр чинь ингээд насны ангилал байхгүй. Манай хүмүүс ч одоо ингээд 8-аас 11 настай байхгүй юу? Тэгэнгүүт бусад хамтлаг хэдэн настай ч байсан байж болно 50-тай өвөө минэж дуулж болно 30-тэй залуучууд дуулж болно гэсэн. Тэгээ манай хүмүүс болохоор тайзан дээр гараад рэп өгүүлсэн. 6 ингээд тарааштай октод гаралаа. Амар бичгийн оруулаад амар өгүүлсэн зав. Сүүлийн 2 төлцсөн. Тэгээ хамт үлдсэн хамтлагын болохоор рок хөгжмийн хамтлаг байсан. Тэгэл одоо ингээд цариг нь хараараа зав ингээд айгүй нэг юм тогтолцсон чаас жоохон юм болохоор тэгээ мэдээж рок хөгжмийн хамтлаг нь төрүүлсэн байгаа. За тэгэл энэний чин дараа тэгэл нэг 10 эдтэй хүүхдүүд чинь хувьд бол зүгээр ерөөсөө нэг ертөнцийн төгсгөл it's end of an era зүгээр ингээд хорвоо ингээд энд ингээд төгсөж байгаа байхгүй юу? Тэгэл нус нэлмэстээ ойлдол ээж автаагүй чи тэрүүлээл тэ бид нэр ингээл тэ бөөндөө юм болоод энэ тэмцээнийхаа дараа зургуулаа байж байгаа охтууд маань дөрүүлээ болсон юм байна. За энэ дөрвөн охтууд маань болохоор Beyoncé, Kelly, тэгээд Latoya Luckett, Lativia Robertson гэдэг дөрвөн охин маа гэсэн үг. За энэ дөрв бол Destiny's Child-ийн хамгийн анхны дөрвөн гишүүн. Хамгийн сонирхолтой нь энэ тэмцээнийхаа дараа ингээл нус нэлмэстэйгээ юу бол гожол бөө юм болоод явж байгаа ч гэсэн хамгийн сонирхолтой нь энэ дөрв маань тэмцээнийхаа дараа айгүй нэг тийм нэгдмэл болсон байсан гинэ. Одоо ч яавал чаана дараагийн тэмцээнд орно. Одоо хэвтүүлээ бүр их бэлтий, бүр сайн гээ, бүр тгий гэд. Айгүй нэг тийм гэдэг хамтлаг болоод эхэлчихсэн гинэ. Энэ одоо зүтгэлийн аав ээжүүд нь хараад за ер нь бид нар ч ихсэн охтуудтай туслах хэрэгтэй байна гэж бодоод аав нь ер нь хамтлагийнхаа ингээд туслах менежер нь болоод тэр үед нь болохоор өөр менежер байдаг байсан юм билээ. Ерөнхий менежер ингэж ийм эмэгтэй байжгаад тэгээд аав нь туслах менежерээр нь ажиллаад ээж нь болохоор бүх нөгөө охтуудынхаа үс гизэг хувцс нөгөө гоо сахны салгаантай штэ. Тэгээд үс гизэг одоо нүүр бодолд ингийн янзалж өгдөг. Тийм болсон юм байна. Тэгээд энэ дөрөв маань үнэхээр сериусны үтсэн заяа. Тэгээд нэг зуныхаа 3 сарын амралтаар Beyoncé-гийн гэрт нь бөөндөө байрлаад одоо boot camp гэж ярьдэн штэ. Байрлж ингэж бүх өглөөнөөс ахуулаад ингээл яг рутинээрээ ингээл яваал одоо бэлтгэгддэг. Тэгвэл вокала хийн, тэгээл өдрөн бүжгээ бэлтэн, тэгэл оройн дахиад бүжгээ бэлтгэж юм яг ингээд рутинтэй ингээд цагийн хуваарийн дагуу ингэж бүгдээрээ бөөндөө юм аядаг. Байшингийн арын хашаа бол ерөөсөө тэдний хувьд тайз. Бүр ингээд хөөрхөн юм тайз мессежийг бэлтгэсэн заяа. Тэгээ тэрүүгээр ингээд өөртөө гараал хэвээр бэлтэж мэлтэл байнгын бэлтгэлтэй.
Энэ болгон дээр ерөөсөө Beyoncé бүгдээрингийн удирддаг. Beyoncé бүгдээрингийн одоо чиглүүлдэг. Тэгэл Octave-ийнхаа бичлэгүүдийг айгүй хийгээл тухайд бүхэл лейблүүд рүү явуулдаг байсан. Гэхдээ сонирхдаг. Ямар хөрх юм бэ гэж сонирхдаг. Гэхдээ хинж гар ивсэг болцоораагүй. Гэрээ хийгээгүй. Texas-ийн нэг юм Silent Production гэдэг продакшны продюсер залуу Errol Simmons гэдэг ийм ах байсан юм байна. Тэгээ энэ ах Octave-ыг хараад продюсер ч юм болёо гэдэг. Энд дээр би ингэж жижигэн тайлбар хэлээд үгүй зав. Одоо чи би яаж гоёор тайлбарлах вэ? За нэг хамтлаг байна. Тэрний одоо манай ингэ Destiny's Child-ыг энэ Silent Production-ы продюсер ах одоо продюсерлаад өгөө гэсэн тийм үү. Тэгээд энэ ах маань юу хийвхээ гэхээр дуутай холбоотой бүтээх юм. Тэгээд Octave-ийн нөгөө нэг өдөр тутмын бэлтгэл нэгсэндөө артистаа ингээд яагаад яваад байна гэсэн үг. Одоо хөгжүүлж явна гэсэн үг. Лейбл гэдэг нь болохоор продакшны дээр буюу эдгээр нь хамаагүй том зах зээлд том хүрээнд ажилладаг гэсэн үг. Нэгсэндөө санхүүжуулна. Илүү маркетингээ хийн, илүү промошн хийн, орлогоосоо бүгдээрээ тусдаа авна гэсэн үг. Артист авна, лейбл авна, продакшн бас баг хугацаанд авна гэсэн үг. Продакшн байхгүй шууд лейблтэйгээ гэрээ хийж болох байхгүй юу? Destiny's-ийн хувьд болохоор продакшнтайгаа эхлээд гэрээсэн юм лээ. Угс аргагүй штэ лейблүүд ингээд хичнээн ингээд за хөрхөн байна гэж байгаа ч гэсэн хинтэн ч ингээд гэрээ хийхгүй байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо эхний ээлжинд ганц тааж байгаа продакшнтайгаа гэрээ хийсэн юм лээ. За энэ ах бол нилээн зүтгэсээ нилээн хөрхөн хойноос нь явсан дуулаач тийсэн тэгэл дуу муунууд хийж өгвөл хамгийн гол нь ингээд нэг юм хамтлаг гэдэг юм чи айгу хэцүү штэ. Нэг дуучин байсан бол бас тэр тэгээ нүтгэсэн 4 охины чинь 4 өөр темперамент 4 өөр хүн байгаа. Тэдний чинь ингээд нэг синк буюу ингээд нэг ингээд режимд оруулна гэдэг чинь бас л хэцүү штэ. Тэгэл энэ Daryl-д ч гэсэн хамгийн түрүүнд хараал юусоо Beyoncé бол энэ охинд нэг юм it factor гэж байт юм да. Нэг it factor гэдэг нэг юм од болох нэг юм чадвар, нэг цаанаасаа нэг юм заяатсан өгөгдөл гэх юм уу. Тим юм байна гэж хараад авсан гэсэн. За ингээ 2 жилийн турш бэлтгэгдсэн. Тэгээд зөндөө олон юун тоглолтын дээр явсан, дуулсан, дуучтай яаж байгаа дуулсаар л байсан. Одоо зураг үргэ авахлал нэлээ олон юм болсон. Гэхдээ ямар ч лейбл эднэрийг аваагүй. Electra гэдэг ийм лейбл байт юм байна. Тэгээд ийм Electra лейбл дээр очиод одоо нөгөө манай продюсер ахал гүгээд байгаа штэ. Тэгээд ингэ нэлээ сонирхсон. Гэрээ хийсэн юм байна. Тэгээ гэрээ хийгээд айгүй өрхий явжсэн чинь сарын дараа гэрээгээ цуцлалцсан. Амар баярлал амар гоё одоо ингээл бид нар лейблтэй болчлаа бид нар ингэчлээ гэж амар гоё хөөр баяраар явсан хүмүүс чинь сарын дараа гэрээнд туслагдаад гэртээ ингээд нөгөө хушуу амаа унжуулад бөөндөө ингээд нурмаагаад ирнэ. Тэгээ энэ үед нь ерөөсөө аав ээж нь л одоо арт талын нөгөө асаалтаа 15 гэдэг шиг аав ээж нь ингээд арт талын бүгдийг нь хариуцаад явж байгаа байхгүй юу. Тэгээ охтуудыг аймхандаа л нөгөө юу ялгachгүйгээл сэтгэл санаагаар унахчгүйгээл зүгээр охтуудаа бүгдээ өөр лейбл олон бүгдээ ингээд өөр юм хийж чадна. Битгий санаагаар унаараа бүгдээ цаашаа ингээд одоо бэлтгэлээ хийсээр л дуун дээрээ ажилласаар л бүгдээрээ чаднаа гэл ингээл аав ээж нь бүгдээрээ бэлтэг одоо дэмжээл. Тэгээ тэрний хамгийн нөгөө нэг гүйцэтгэх оролттой хүмүүс нь болохоор Beyoncé-ийн аав ээж хоёр. Beyoncé-ийн аав ээж хоёр чинь нөгөө арай жаахан дүнгүүрхэн амьдралтай. Тэгээ ахтайхан байсан штэ. Тэгсэн чинь нөгөө аав нь хөрхий зөндөө нэг жишээ зураг авалтанд тэгэл $5,000 хийдэг заяа. Тэгээд аав нь бүр сүлдээ нөгөө ажил нь амар их байсан болохоор ажлаасаа гарцсан. Тэгээ ээжийнх нь нуруунд дээр бүх юм байгаа гэсэн. Бүх санхүү ээжийнх нь санхүү одоо нуруунд дээр байдаг гэсэн. Тэгэл тийм эсэм ч гэсэн ээж нь хөрхий тэгэл мөнгөө гаргаал буцаад охтуудаа ч гэсэн ингээл хамтдаа ингээл явуулаад гэртээ байлгахын байлгаал. Ерөнхий менежер гэдэг энэ их чинь одоо өвчний улмаас өнгөрсөн мэлээ. Тэнгүүт аав нь юу ерөнхий менежер болно гэд ажлаасаа гараад ингээд ерөнхий менежер нь аав нь болж байгаа гэсэн. Бүр санхүү нь бүр хямраад бүр болохоо байгаа. Тэгээд энэ хоёр маань байшингаад нөгөө гой байшингаа зарсан. Тэгээд нөгөө гой байшингаасаа нөгөө хоёр өрөө байрлуу бөөндөө нүсэн гэсэн. Тэгээд энэ үед нээж нь бол ингээд амар хямран штэ хинчл хямран штэ. Тэгэл хямраад хамгийн гол нь Beyoncé тэр нь бас амар хүн дээр нөлөөсөн. Гэхдээ Beyoncé нуграагүй би улам хичээн. Би улмал ингэн би улам тэгнэ гэж илүү хурцлагдсан юм шиг үлээ. Гэхдээ бол ерөөсө гэрийнхэн бүгдээрээ л тийм дарамтыг амар мэдэрсэн. Тэгээ ямар сайн аав ээж хоёр нь нэг хэсэг тустай амьдэрсэн гэсэн. Энэ бол бараг салсан юм уу? Тэгээ аав нь бол ихтэй бууж өгөхийг мэдээгүй. Тэгэл охтуудаагаа дагуулаад бас лейблүүд рүү яваалсан тэгэж байж байгаад одоо эдгээр чинь 16 хүрч байгаа байхгүй юу? Columbia гэдэг нөө лейбл. Тэгээд Columbia дээр очиод тэгээ бөөндөө ингээд цаван муу за нэг удаа за дахиад нэг гээд өмнө нь эдгээр дээр очсон тэгээ тоогоогүй байхгүй юу? Тэгээ дахиад бид нар ингээд том болчлаа. Би дахиад бид нар ингээд том болоо дахиад өрөөдөрлээ гэдэг. Нөгөөдөл нь за үзье гэдэг юм. Тэгээ үзэл дуусаал за гэрээгээ байгуулъя. Гэрээгээ хийсэн, мөнгөний урсгал орж ирсэн, аав ээж нь буцаад нийлсэн, байшингааж буцаагаад авсан.
аав ээж нөгөө христийн шашинтай хүмүүс байсан болохоор одоо нөгөө чинь шинээр гэрээж байгаа юм чинь огшуудынхаа одоо хамтлагийн нэрийг дахиад шинээр өөрчлөхөөр болохоор дахиад шинээр нэр олъё гэд ээж ингээд нөгөө библ ингээд одоо ингээд рандомаар ингээд нээдэж штеп. Ингээд рандомаар ингээд нээсэн чинь destiny гэдэг үг айгу тодор харагдсан гинэ. Тэгээд аав нь за тэгвэл Destiny's Child болох чигээ child гэдэг үг нэмээд тэгээд нэгсэндөө Destiny's Child гэдэг нэртэй болсон юм байна. Нэр Колумбиад одоо ингээд орсоо 1998 онд анхны цамаг нь буюу өөрсдийнхөө нэрээр нэрлэгдсэн Destiny's Child гэдэг цамаг маань гарч ийн. Сингл нь альбомныхаа сингл нь No No No. Тэр нь бас дэжгүй явсан. No 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 Part 2 буюу remix хөлбөртэй энэ нь бүр айггүй айтайхан явсан юм байна. Billboard-ийн номер 1 сингл болсон гинэ. 90 онд болохоор хоёр дахь альбом нь буюу Writings on the Wall гэдэг альбом нь гарч байгаа. Энэ альбом бол маш сайн явсан. Тэгээд эхний 7 хоногт л Billboard-ийн 10-т ороод ирсэн. Нийтдээ 132 мянган ширхэг борлогдсон. Гэтэл эхний 7 хоногт шүү. Энэ альбомны онцлог нь юу вэ гэхээр Beyoncé маань өөрөө дуу зохиогоод эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд энэ альбомынхаа хамгийн анхны сингл нь болохоор Bills Bills Bills. Нол Billboard-ийн Hot 100 буюу нөгөө халуухан 100-ын нэгчүүд давхиад ороод ирсэн. За тэгээл нэг юм одоо нэг юм өстө бүх юм ингээл чигтрэх юмд орж ингээл лейблтэй болчлоо, гэрээтэй болчлоо, 2 альбом гаргачлаа, синглүүд маань алж ийн одоос октодаа гэдгсэн чи 2 охин байдгүй. Хүшин 2 айцсан. Тэгсэн чин Latoya 2 маань менежер салмаар байна гэсэн зогсож исэн заяа. Менежер нөгөө аав нь штэ, Beyoncé-гийн аав нь штэ. За ингээд энэ олон жил үргэлжлэх драма эхэллээ. Destiny's Child-ийн манай нөгөө 2 охин маа штэ. 2 ил үсгээр эхэлсэн охин Latoya гэдэг 2 охин. Энэ 2 охин маань Колумбиагийн удирдлагуудад одоо санал тавьсан. Тэр нь юу вэ гэхээр бид 2 менежерээ салмаар байна. Яг тэр Matthew бол ингээд Beyoncé Kelly 2-оо менеж хийлээс бид 2 тусад нь менежер өгөөч гэдгсэн. Тэгээд лейбл асуу штэ. За яагаас болохоор болоо охтуудаа гэсэн. Тэгсэн чинь биднэрт маш хайрцангуй өөр ханддаг. Өөрийнхөө охин буюу Beyoncé-гийн сайн найз Kelly 2 чал өөр ханддаг. Бид хоёрт бүр өөр ханддаг. Цалингийн ялгуур бол маш өөр. Одоо чинь тэр үед Beyoncé Jaguar ундаг гэсэн юм л да. Тэнгүүд бид хоёрт тийм машин чиний мөнгө байхгүй. Биднэрт ямар ч тийм тэднэр шиг ингэж их мөнгө өгдөггүй. Тэгээд сагуугийнхаа тайлан хизээч гаргадгүй тэдэнд дөрөвний орлого оллоо тэднээс нь танарт тэднийг өглөө инглээ гэж хэлдэггүй яг тогтмол тийм орлогоо өгдөг тэр нь тэгээ бид нэр ялгууртай байна эндээс нь хүч нэмэгдүүлээд Latoya-гийн ээж Pamela Luckett гэдэг эмэгтэй дахиад одоо хандсан юм нэр ингэсээ бидний хүүхдүүдийн менежментийг сольж өгөө одоо жишээ нь ингээд Latoya юу юм бэ л та астмтай байна л да. Тэгээд нөгөө эдгээр чинь нөгөө туур хийж байгаа шүү дээ. Айлын тоглолт хийж байгаа. Айлын тоглолт хийхдээ ингээ бөөндөө ингээ автобусанд ингээ бүүнэрээ явдаг. Тэгээд нөгөө астмтай учраас би ингээ тохинтойгоо хамт явмаар байна. Би ингээ эдгээр чинь арахгүй шүү дээ. Тэр чинь 15 6-тай охины чинь ингээ ганцаараа ингээ хичнээн ингээ менежерийн нэтрийн хүмүүс байгаа ч гэсэн тэр чинь астм гэдэг чинь бас тоглоом шүү дээ. Тэгээд айгаад би ингээ хамтдаа ингээ охинтойгоо яваа гэсэн чинь нөгөө Beyoncé-гийн аав нь Matthew зүгээр үгүй шунгаар гэд ингээ гоо гарцсан зэ автобуснасаа. Тэгээд ингээ гих мэтчлэн биднэрт ингээ айгу тийм юу биш вэ? Бид нартай арай өөр хандаад байна. Бид нар ингээд санхүүгийнхаа тайлан ингээ авъя гэж бүр удаа дараалан ингэж юу яаж вэ? Санал хүсэлт гаргаж нэг ч удаа энэ хүн бид нарт санхүүгийн тайлан гэдэг юм өгөөгүй. Матью хариуд нь болохоор үгүй ээ. Би одоо ингээд тэр чин тодорхой хэмжээний ингээ аялын тоглолтод явхад автобусын дотор хэдэн үе явна тийм юмтай ингэсэн тэгсэн гэд нэгсэн даатгалын компанид даатгуулдаг. Тэгээд даатгалын компанид даатгуулсан тэр одоо даатгал дунд Latoya-гийн ээж багтаагүй. Тийм учраас бид нэр тэр хүмүүсийг авч явах боломжгүй. Нэг Колумбиа болохоор одоо менежер чинь солих боломжгүй. Яагаад тэгэхээр та нар ингээд насан туршаагүй хүүхдүүдтэй бид нэр гэрээ хийсэн. Тодорхой хэмжээний асран хамгаалагч нартай чинь тохиролцоод гэрээ хийсэн. Тэгээ одоо эднэрийг бол ингээд өөрчлөх ямар ч боломжгүй гэдгийгсэн гэсэн. Тэгээд дээрээс нь Matthew одоо тэрэн дээр нэмээд тийш одоо ингээ Колумбиагийн 2 менежер санхүүжуулаад тийм боломж байхгүй ч та нар юу яриад аа. Тэгээ нөгөө лейблтэй хэлээд амжилт олоогүй. Тэнгүүд нөгөө 2 охин маань Matthew руу ингээ хувийн факсаар одоо хувьд нь ингээ захаа илгээжсэн гэсэн, захаа бичижсэн гэсэн. За ингээ Matthew хаа та ингээ бит хоёроос ингээ сайн дураараа татгалзааж өгөөч. Бит хоёр одоо үнэхээр таны ингээ менежерээр ажилуулмааргүй байна гэд захаа бичсэн чинь тэр захаанд нь хариуд нь Matthew биш Beyoncé хариу бичсэн заяа. Тэгээд тэр Beyoncé-гийн бичсэн захиалт нь
Vibe magazine хэвлэгдэж гарч исэн. За тэр юуны яасан бэ гэхээр би ингээд орчуулъя зав. Би та хоёртой сайн уу бүх цаг үеэ хамтдаа өнгөрөөсөн. Хамгийн сүүлийн альбомны зарим дуун дээр нэг ч өнгө дуураагүй, нэг ч үг дуулаагүй байхад чинь би дугаал өнгөрсөн. Студид туцаа ухаад эсвэл унтаад хөвтөж яахт чинь би руу хумсаа хуглан байж би зөндөө олон дуун дээр ганцаараа ажилладаг байсан. Би олон нийтийн нүдэн дээр хамтлагийн маань гишүүд бүгд энэ хамтлагийн амжилт бүтээлд эрхтэгш оролцдогоо гэж харуулах, одоо илэрхийлэх гэж би үргэлж хичээж ирсэн. 3-7 хоног тутамдал та хоёроос ямар нэгэн хэрүүл шууган, ямар нэгэн драма гарч ийн. Иймэрхүү байдалтай сүүлийн 2 жилийг өнгөрөөлөө. Үнэхээр I don't deserve this. Би үнэхээр иймийг хүртэх хэрэггүй. Үнэхээр шудраг бос байна. Гисэн захаа хариуд нь бичжээ. Тэгээ Тина гэдэг нөгөө нэг Бейонсегийн ээж нь ч гэсэн яг сүлд хэлдэм билээ. Латоя ер нь хамтлагт орж ирэл. Латоя Лативи хоёулаа ингээл бүлэглэл үүсгээл. Тэгээ ер нь хамтлагт маш их одоо драма гардаг болцсон. Тэгэхээр одоо угасаал багасаал тийм драматай л байсан юм байна л та. 2 дахь сингл буюу Bugaboo гэдэг сингл бас гараад маш амжилттай явсан. 2000 оны 2 сарын 15-ны өдөр Say My Name гэдэг дууны клип гарлаа. Та нар хардаа энэ таньдаг хүн байна уу? Яг энэ клипийг цацагдах яг тэр үед Latoya Lativi 2 өөрсдөө хамтлагаас аль бие усаар хасагдчихэ гэдгийг мэдсэн байгаа юм. Бүр ингэ дуун яваад идэг. Бейонсе Келли 2 байгаад идэг. Өөрсдийнх нь орон шал танихгүй 2 охин ороод ирсэн. Энэ клипийг харах юм бол ингээд ямар ч тийм бүжиг байхгүй шүү дээ. Ингээд say my name, and no one is around you гэдэг нэг юм поз аваад идэг. Тэгээд энийг ягаад поз авсан бэ гэхээр эхлээд бол энэ чинь бүжгийн ингээд дэглэлттэй ингээд бүжиглэлттэй явна гэж ийм клипнийх нь ингээд цохиолон гарсан байсан юм байл та. Тэгсэн чинь нүг сүүлд ингээд маш хурдан хугацаанд агүй хурдан орж ирсэн 2 мандалгаа нүг бүжгээ сайн сураагүй тэг агүйх ингээд алдаад исэн юм байл та. Тэнгүүд нь шууд нариулагч нь ярьж байгаа. За түлээ явж бүжиггүй авъя. Бүгдээ ингээд дөрөв шиг юм мөнгөний өрөө гаргаж байгаа. Тэгээ тусад нь ингээд ерөнхийдөө ингээд зураглална гэж явсан юм бэлээ. За одоо шинээр орж байгаа 2 охиноо танилцуулъя. Энэ маань болохоор Farrah Franklin, Michelle Williams гэдэг ийм 2 охин байгаа. Гоё нөө шууд зүгээр 2 сард нь клип гэсэн. Тэгээ 3 сарын 21-нд нь манай 2 Latoya Lativi 2 маань шүүхэд нэхэмтэл гаргасан байгаа. Label-ийнхаа эсрэг, Matthew буюу менежерийнхаа эсрэг, Beyonce-гийн эсрэг, Kelly-гийн эсрэг, бүхнийхээ эсрэг гаргасан юм шиг байна. Тэгэл хэвлэл мэдээллийн чинь бөө юм болно шүү дээ. Гал устаа гал мөн шүү дээ. Хүмүүс яасан гин тэр хоёр чи яасан гэсэн нөгөө харцтай бит хоёроос хасагтнаа мдэггүйстэй гин ингээл клип гараад ирсэн бит хоёрсаа нэр ингээ зүг зүгээр байжсэн чинь бит хоёр ингэсэн байхгүй гэл мэдээж ингээл хүн юм чи яриа шүү дээ. За тэгэл хэвлэлийнх ингээ хоёр талаас нь ингээл бихийнээс нь ингээл мэдээлэл аваад ирсэн. Тэгсэн Матио болохоор нөгөө хоёр маань болохоор ярьж байгаа бит хоёр хасагтаа мдэггүй. Яг нь менежментээс солиё гэсэн тийм одоо өргөдөл санал гомдол бид нар явуулсан. Гэтэ бид хоёр хизээж хамтлагаас гарна шүү. Бид хоёр хамтлагаасаа гармаар байна гэдэг нэг үг цэг юу ч бичээгүй байхад бид хоёр ингээд урдчилж мэддэгдэхгүйгээр ингээд гаргачихж байгаа. Бүр ингээд үнэхээр гомдолтой байна гэдэг ч аахгүй. Тэгсэн нөгөө талын маань буюу Матио Бейонсе эднэрийн зүгээс болохоор хэлжсэн, мэдчихсэн. Бид нар удаа анхааруулсан, бид нар удаа сануулсан. Ажиллагаанд саад дотор үзүүлдэг одоо нэг дуртай ч юм шиг, дургуйч юм шиг айгу тийм сонин айрацуудтай, одоо айрацууд гэдэг тийм хандлагатай. Алин тоглолтоо игээд одоо ч нэг тур баасандаа ингээд бүндээ суугаад, автобусандаа суугаад тэгээ тэр ингээд нэг алин тоглолтоо Jagged Edge гэдэг юм хөвгүүдийн хамтлаг. Тэгээ бас дээрээс нь John B гэдэг ингээд дуучинтай эднэр ингээд гурлаа хамтдаа одоо алин тоглолт хийсэн юм байна. За тэгээ манай охтууд ч юм болохоор 15-аас 16 насны насан туршийн охтууд байгаа. Jagged Edge гэдэг 20-с 21, 22 та залуучууд байгаа. Тэгээ Latoya Lativi 2 тэр хамтлагийн нэг юм 2 ихэр залуу байд юм байна. Тэр нэртэй ингээд хоорондоо үерхсэн. Тэгээд нөгөө үерхээгүй үлдсэн 2 залуу нь манай Beyonce Kelly 2-ыг зүгээр байлгадаг байсан гинэ. Бейонсе ингээд уул нэг хамт яваад байгаа штэ. Гэхдээ ингээд автаа ирээл одоо хилдэг гэсэн үг байхгүй. Аваа энэ ингээд энэ агуу тийм зүг зогс үг хэллээд энэ бидний ингээд энэ аваа энэ хэцүү энэ тэрний хэцүү нөгөө хоёр чинь ингээд дахиад нөгөө хоёроо дагаал ингээд алга болсон. Ингээд агуу хэцүү байна ингээд. Тэгээд аав нь нөгөө нэг Jagged Edge-ийн залуучуудыг хүс юм бэлээ. Энд чинь Jagged Edge-ийн үүдөөс нь үгүй тийм юурээс болоогүй. Яг үерхсэн тийм байсан. Гэхдээ бид нар яг хөөгцөн шалтгаан бол нөгөө нэг
дээр бид түрүү ярьсан шүү дээ нөгөө Астамтай охинтойгоо хамт явъя гэ. Хатоягийн ээж нь Памила хамтдаа явъя гэсэн чинь үгүй чи энэ автобусанд тийхгүй чи даатгалгүй учраас шамаагахгүйгээд хөөгөө гаргацсан шүү дээ. Тэр үед нь энэ залуучууд аха та одоо болоочтой гэдэг Матью гэж жоох ингээд хоригдсан юм шиг байна. Тэгсэн чинь Матью шууд занаад тэгээд ер нь бол хөөгөө гаргацсан. Бейонсегээс ингээд асуугаад за ингээд яг юу болсон бэ бид нэр тэлээч гэдгсэн чинь Латоя бол ямар ч юм хөгжмийн сонсголохгүй охин. Сайн л үгэлдэг. Гэхдээ ямар ч дуулдаг охин бол биш. Латвия бол миний сайн найз байсан. Багаасаа бид нар ингээд хамт байсан. Болохоор миний сайн найз. Би сайн найз болохоор л үлдээсэй гэж хүссэн. Тэрнээс тийм гахаатаагаар хоолойтой хүмүүс ерөөсөй байгаагүй. Зэргийн алдарт хүрэх гэж бүр үнэхээр хичээсэн. Үнэхээр хэцүү байсан. Тэгээд ийм байхад чинь хоёрын толгой дотор банднараас өөр юу ч эргэлдэгэ болцсон. Бидний энд хөдөлмөрлөж байгаа тэр хоёр залуу яриа сууж идэг. Байсан болохоор хамтлагийн үйл ажиллагаа одоо ингээд фокус буюу ингээд одоо нэг зүг рүү харж чадахгүй штэ. Тэгээд ингээд фокус нь алдагдаад байсан. Тэгээ нэгсэндээ манай хамтлагийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Ингэж болохгүй гэсэн гинэ. Маргааны шүүхтэр явж агаад хоорондоо тохиролцсон юм байна. Farrah, Michelle, Beyoncé, Kelly гэдэг дөрвөн бүрэлдэхүүнтэйгээрээ дараагийн сингл буюу Jumping гэдэг дуун гарлаа. Энэ дуунууд бол угаасаа алсан энэ альбомч алсан бүх синглүүд нь бүгдээрээ маш сайн явж байгаа. Тэгээ вэжсэн чинь нөгөө нэг охин нөгөө шинээр орж ирсэн хоёр охины маань нэг нь гарах болоо явчлаа. Энэ болохоор Farrah Franklin. Farrah Franklin болохоор 1981 оны 5 сарын 3-нд төрсэн үхрийн ордуу. Өмнө нь болохоор Destiny's Child орохоос өмнө хоёр ч өөр охтын хамтлагт дуулдаг байсан юм байна. Say My Name, Jumping гэдэг хоёр клипэнд нь тоглосон. Гинтгийн Farrah маань гараад нөгөө дөрв байсан охтууд маань 3 болоод унваа. За хүмүүс тэгээ шууг нь үзтээ. Үе бас нэг нь яачваа гэд. Яг тэр охиныг Farrah яагаад хамтлагаас гарсан бэ гэдэг үндсэн шалтгаан нь болохоор хамтлагийн үйл ажиллагаанд тоглолтуудад санаатаагаар оролцоогүй үндслээр хамтлагаас хасж гинэ гэд. Мэдоноос ихтэй ингээд Destiny's Child гуруула болсон. Тэгээ дахиж ямар нэгэн одоо гишүүн нэмэх ямарч бодлого байна. Тэгээ Farrah бид нартай богинохон цаг хугацааг өнгөрөөсөн ч дөрвөлөө биш гуруула болохоор шийдсэн. Тэгээд энэ маань болохоор манай лейбл болон хамтлагийн нийтийн шийдвэр байсан гэдэг ийм аль биесний мэдээлэл гаргасан юм байна. Одоо сэтгүүлчд асууж байгаа хгүй яагаад ингээд Farrah гарсан бэ? Яг ингээд хэлээд өгөөч гэдгсэн чинь за ингээд Farrah бол ингээд бидний 3 том тоглолтыг тасалсан. Огт ирээгүй. Destiny's Child хамтлагийн гишүүн байна гэдэг чинь тийм одоо амар зүйл биш. Хоёрыг орж ирэхэд бид нэр бүгдээрээ хэлсэн. За бид нар маш өндөр ачаалттай ажилтдаг. Манай Michelle болохоор ингээд өмнө нь аялын тоглолтуудад ингээд арын вокал хийжсэн туршлагатай учраас энэ ачаалтыг дааж байгаа. Farrah бол тийм биш. Би ормооргүй байна гэл алгуулцдаг. Тэр ингээд 3 өдрийн тоглолт гэдэг нь 3 удаагийн үйл ажиллагааг ингээд өглөө MTV-гийн нэг зурагтай байжгаад араас нь ингээд Австралид очиж эдгээр тоглолт хийх гэсэн гинэ. MTV-гийн бичлэгтэй байсан. Бид нар уццсан уу хэлсэн. Би очиж чадахгүй л гэсэн. Тэгээд дараа нь бид нар өдөр Австрали руу нисэх байсан. За төгрөөд ричи хэдүүлээ нисэх гээд байна гэдгсэн. Тэгсэн би чадахгүй гэл уцаа тавьсан. Ирээгүй. Ямар ч ажилдаа ирэх хүн одоо ажилтан те 7 хоног ямар нэгэн шалтгаангүйгээр ажил дээр ирэхгүй бол хэнийг ч гэсэн хална л үсттэй. Тэрнтэй л адилхан. Beyoncé ингэ хэлж байгаа. Тэгсэн манай Farrah маань Beyoncé худалчаар нь дуудаад басуу. Би тухайн үед тэр өдрийн хаваар өмнөх өдөр нь ч гэсэн би гизний халдвар авцаа. Би имлэгт байсан. Би үнэхээр босох надад ямар ч тэнхэл байгаагүй. Тэгээ хамгийн амар наад бол ч бүгдээрээ намайг имлэгт байгаа гэдгийг мэдчихсэн. Тийм бийжиж намайг бүр ингээд ор үндэслэхгүй тасалсан гэж яриад тахтай. Тийм би таслаагүй би өвчтэй байсан шүү дээ. Би ингээд имлэгт байсан хүн шүү дээ. Ямар муухай юм бэ гэд. Үнэхээр ингээ намайг бүр ингээ улаан цайн гадуурхдаг байсан. Beyoncé-д ингээ таалагдахгүй л бол Matthew буюу аавд нь ингээ таалагдахгүй. Би бол анханасаа таалагдаагүй. 4 гишүүнтэй хамтлаг байсан те. Одоо Beyoncé, Kelly, 2 Latoya Lativi гэдгийн 2 охин байгаа. Тэнгүүд нөгөө 2 Latoya Lativi 2 маань ингээ гараа авчихсан шүү дээ. Тэнгүүдийг өөртөө анханасаа л 4 гишүүнтэй хамтлаг байна гэж бодсон болохоор автоматар шууд 2 охин олцсон юм шиг байна. Тэгээ Michelle нь болохоор энэ хоёртай ингээ анханасаа ерөөсөө ороод шууд ингээ клик болцсон. Ингээд үгэл олцоод айгу ингээ ачаалын дагаад ингээд айгу сайн ингээд одоо рутинд ингээ ороо явцсан. Farrah гэдэг охин маань болохоор яг тэ жахан өөр одоо энэ ачаалын дааж чадахгүй. Тэгээ арай нэг өөр жоохон vibeтай. Beyoncé эднэрийн кананд нь хэлцгүй л байсан байж тарж байгаа байхгүй юу. Тэгээл Beyoncé ингээл жисээр агаал аав нь ч гэсэн тэнд нэмэртэй л байгаа. Бас дээрээс нь Kelly чинь ерөөсөө Beyoncé-гийн баруун гар шүү дээ ерөөсөө ганц сайн нэз нэм чинь тэгэл Beyoncé юу гүн тэгэл хамтдаа тэр хоёр чинь ингээд баг ингээд нэг хүн шиг болцоо явж байгаа учраас одоо би биэндээ айгу тийм байсан л гэсэн үг юм бэлээ. За ингээд албан ёсоор ингээд гуруула боллоо. 2000 онд нөгөө Charlie's Angels гэдэг нөгөө кинод шүү дээ. Тэрний ингээд ост болох Independent Woman Part 1 гарч байгаа. Энэ дуу бас алсан.
2001 онд Survivor буюу 3 дахь альбом нь гарч байгаа. Бас Bootylicious гэдэг дуу нь гарч байгаа. Body too bootylicious for you, baby. Үүнээс хойш Destiny's Child-ийн амжилт нь бол ерөөсөө ингээд дээшээ чиглэлтэй. Ерөөсөө ингээд ихцээрээ дээшээ. Тогтмол дээшээ гэсэн үг. 2004 онд Destiny Fulfilled гэдэг альбом нь гараад за ингээд энэ бол хамгийн сүүлийн альбом байсан. Тэгээд 2006 онд Destiny's Child маань ингээд аль биесээр тарж байгаамаа. Тэгээ гурлаа ингээ болсныхаа дараа Beyoncé өөрөө хэлжсэн юм билэ. Ингээ манай хамтлагт байсан ингээ бүх bad seed гэж ярина. Тэгээд муудсан гэд үр жимсүүд ингээ алга боллоо. Яг энэ гурван юу бол бүрэлдэхүүн бол амийн шилдэг бүрэлдэхүүнээр бид нар байна гэж хэлжсэн гэсэн. Тэгээд тарсны дараа хамтлагийн маань гишүүд яасан ийсэн гэдгийг хандах бүгдээр ярьцгаая. За Michelle Williams маань болохоор нөгөө Fair-тай хамтдаа орж ирсэн хоёр Seymour-ийн энэ дээр анхуд орж ирсэн гишүүний нэг нь байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд Michelle маань болохоор 1979 онд буюу эднэрээс нэг 2 насаар ихчин байна. Тэгээд 7 сарын 23-нд төрсөн. Michelle-ийн маань гол онцлог нь болохоор нөгөө gospel гэж ярьдэн штэ. Ийм христийн шашны ингээ бурхныг ингэж магтандуулдаг тийм урсгал байдаг штэ. Тийм урсгал чиглэлээр дуугаа альбомо хийдэг. Одоо ч гэсэн хийдэг. Тэгээд бас сүүлийн үед кинон тоглодог болсон байсан. Мерсер кинонд бас нэг хэсэг харагддаг байсан шүү дээ. Тэгэхээр яг тухайн үед Destiny's Child байсан үеэ ярьж байгаа шүү дээ. Тэгээд яртаа болохоор би яг тухайн үед бол сэтгэл готролтой байсан. Би даалт готролтой байсан. Мэдээж Beyoncé бол ингээд хамтлагийн Beyoncé муулаагүй шүү. Одоо хамтлагийн ингээд нүүр царай те гол юу байсан учраас би тэр их ачаалыг ингэж дагаж явахгүй ч би тэрийг дааж явахгүй ч тэр илэг амжилттай болгоод яваад байх тусам би өөртөө итгэл маань улам муудаад байсан л гэсэн үг. Ингээл өөрийгөө голаал өөртөө ингээл итгэхгүй ингээл байгаалангууд Матью ингээ хажуу талаас нь чи тийм амжилттай ийм мундаг ийм хамтлагийн гишүүн бийж өгдөг үсэндээ хямардгийн юунда чи ингээ хямраад идэх ингээ байнга ингээ хилээд идэг тэг тусамд нь ингээ улам хямраад ингээ улам хэцүү байгаад идэг болсон гэсэн. Амиа орлох бодлууд ойр орхоо орж ирдэг болсон. Ер нь сэтгэл зүйн хувьд айгүй хэцүүсэн гэж хэлээ. Хамтлаг тарсны дараа бол буцаад ингээд үүдөө итгэлээ олж аваад ирүүл болсон. Тэгээ 2018 онд нэг юм пастор хүнтэй Chet Johnson гэдэг хүнтэй сүү тавиад тэгээ жилийн дараа сүүг цуцалж ирсэн юм байна. Дараагийн гишүүн маань болохоор Kelly. Тэгээ маань аав нархны амралтай байсан юм байна. Тэгээд ээжтэй нь бол ингээд байнга маргалдчихдаг айгүй хэцүү. Тэгээд тийм байсан болохоор одоо Kelly 9 настай ахт нь аавч хорин салсан. Тэгээд маш их тийм хүчрхийл дунд ерөөхдөө амьдардаг өссөн баг насаа өнгөрсөн юм байл та зайлвал. Одоо Kelly-гийн баг насны тухай ингээд бусад гишүүдэн ч юм ингээ ярихтаа Kelly амар тийм эмзэг. Beyoncé эмзэг штэ. Гэтэ Kelly бүр тийм ийм айцтай эмзэг. Ингээд айгүй юм айцтай. Тэгэл ингээл Matthew нэг ингээл чанга дуурал, нэг ингээл чи надад хичээштэй гал ингээл нэг хэлчихсэн. Тэнгүүд шууд уйлчдаг. Ингээл асгараал уйлчдаг. Айгуу тийм эмзэг tense гэдэг те нэг тийм child байх хугацаанд удаа үерхдэг байсан. За энэ бол жинхэнэ нөгөө toxic-ийн хаан. Үнэхээр toxic залуу бит гайтай юм тий. Ойдоо яг юу болж исэн сэтгэл зүйн хувьд ямар байсан гэдгээ нөгөө сүулт нь одоо соло уран бүтээл хийхдээ Dirty Laundry гэдэг юм дуу байдаг байхгүй юу? Тэрнийхээ үгэн дээр илэрхийлж гаргасан юм байна. Тэгээд бас дээрээс нь Destiny's Child байх үедээ бас л нөгөө Beyoncé маань ингээл өмнө гараал гэл залтгалтганаал одоо бараг Beyoncé-гийн юм хамтлаг юм шиг л байдаг байсан. Тэгэл тэр болгоно хичнээн сайн найзч гэсэн энэ хим чин хэцүү л агааш тийм сүудэр ингээд доор насаараа байна гэдэг чинь тийм ч бас нэг сайхан юм биш шүү дээ. Beyoncé-гийн сүудэрт нь дарагддаг байсан учраас бас айгүй өөртөө ихтгэлгүй байдаг гэсэн гинэ. Маш өөртөө ихтгэлгүй. Тэгээд яг нарийн хариул ингээд Kelly-гийн арс чинь босод хотуудыгаа бодвол арай юм chocolate илүү юм бараан баггүй юу? Гэтэ гоё утгаараа шүү зэ айгу гоё бараан баггүй юу? Тэгсээ тэрийг тэр хүүхч өөрөө тухайд би гоё гэдгийг мэдхгүй зайлвал би юм ухаахаар тэгэхэд Beyoncé ч ингэ арайд юм цайвар штэ. Beyoncé тэгэхэд юм гоё цайвар гоё карамел өнгөтэй. Би тэгэхэд юм ухаахаар гэл тэгэл гадуур ингээл яваар ингээд нарнаас цухтаад гүгэддэг ингээд нар хангууд ингээд юмны дагавар ороод ингээд зандаг мэндэг бариг гүгэддэг. Тэгээ Beyoncé-гийн ээж харсан гэсэн. Are you crazy? Чи солиорч юм уу? Юу хийгээд байгаа? Харал чинь яах юм бэ гэдэг тэнгүүд. Чи хөөрхөжтэй битгий ингэлтэй гэдэг айгуу тийм дэмждэг байсан гэсэн. Тэгээд тэрийгээ бас би Laundry гэдэг дууныхаа үгэнд бас хэлсэн байдаг гинэ. Ингээд хайртай найз игчтэй тэр тайзан дээр халаад идэг. Би тэгэхэд энд ингээд сууж идэг. Тэр маань ингээд улам дээшээ ингээд явж хахад би улам доошоо явж идэг. Тэгээд түүнд би ингээд сайн сайхан юмыг хүсэж байгаа ч гэсэн би одоо өөр юу хийж чадах вэ? Ядж итлийн залуу ингээд намайг ингээд зодсоор л байна гэдэг ч юм уу тий.
юм хизээж нэр харагддаг шиг байхгүй мүү? Би Келли хизээж ийм нэг хөгийн юмтай бол за тэрнтэй ингээд зодуулж нүдүүлээд ингэж явж идэг гэж зүудлээчгүй явлаа. Чайл тарсны дараа нөгөө нэг аимшигын toxic relationship-ээс гарсан, салсан. Тэгээ өөрийгөө эдгээгээд цоо шиг нөнгө төрхтөгөөр илүү яг Kelly Rowland гэж химбэ гэдэг утгаараа өөрийнхөө соло уран бүтээлээ хөөсөн. Y'all didn't think that I could bump like маш олон амжилттай дуунууд зөндөө гарсан. Kelly Rowland-ийг бид бүгдээ мэдэн штэ. X Factor-ыг бас хөдөлгөөлж ирсэн баха. Tim Witherspoon гэдэг одоо нөгөө talent scout гэж байдаг штэ. Ингээд IBS-тай нээж илрүүлдэг тийм хүмүүс байдаг гэж бид түрүү бичлэгэнд ярьжсэн да. Тэгээ тийм залуутай 2014 онд гэрлээд 2 хүүтэй одоо болтол сайхан амьдардаг юм байна. Тэгэд 3 дахь гишүүн болох Beyoncé маань болохоор за Beyoncé-г баг Beyoncé-г тусдаа баг анги гаргацсан ч болохоор за хүмүүс болохоор Beyoncé гэрүүс Destiny's Child бол Beyoncé-гийн хамтлаг. Тэгээд Beyoncé-гийн аав нь буюу Matthew зүгээр л охиноо цаашдаа соло уран бүтээлч болгох зорьсон учраас зүгээр ингээ бага наснд нь ийм групп буюу хамтлаг байгуулж өгөөд тэгээд ингээд охиноо ингээд багаас нь ингээд тордоод хүмүүст ингээд танилцуул авна гэсэн зорилгын үүднээс энэ хамтлагийг байгуулсан гэж хүмүүс боддөг юм байна. Гойд гэ нөгөө нэг мөнгө санхүүгийн хямралд ороод айгүй хэцүүсэн гэсэн шүү дээ. Тэр үед нөгөө аавч хоёрын салсан гэдэг. Гэтэ энэ шуум шүү. Румсагийн аав нь харт амхинд донтогч, бас дээрээс нь секст донтогч хүн байсан гинэ. За тэгээд охтууд нь ингээд тэр дээр бэлтгэлээ хийгээд идэг. Өөрөө болохоор ингээд байшингийнхаа basement дотор ороод нөгөө энэ мухай юмнуудаа хэрглэжээл тэгэл ингээд гарч ирээл та чи тэгсэнгүү би ингэсэнгүү наадхаа нэг дэрийг яадаг чи одоо ингээд гэл нөгөө мөн хитэ хүмүүс охтуудын чинь загнаал хамаг уураад эднэртэй гаргаал тэгэл дээрээс нөгөө Тина гэл ихнэр нь бүх санхүүгийн нуруунд бараа үүрэл чи дөөглөө гараал шүн орж ирж байгаа амар Beyoncé бүр ээжигээ бүр амар өрөвддөг байхгүй. Тэгээд тийм амар ихнэрийг араар нь тавиал удаа дараа араар нь тавьчих байсан гэж байгаа шүү бүр. Удаач идэг байсан гинэ. Ингээл Destiny's Child ороод нэтэрээ юм болж байгаа ч гэсэн айгүй амжилттай нэтэр явж байгаа ч гэсэн ээжийнхээ хүнээс юусаа гарч болохгүй. Ээж нь маш чанга эмэгтэй байдаг байхгүй юу? Яг сайн эмэгтэй одоо ер нь бол классик хар эмэгтэй заяа. Яг өөрт нь яг тэгдэг. Чи надтай хизээч миний яриаг таслахгүй. Чи надтай хизээч unrespect буюу ингээ хүндэтгэлгүй харьцахгүй гэд. Тэгээд ингээ нэг удаа ингээ дэлгүүрт ингээ зогч Beyoncé өөрөө ярьдаг байхгүй юу? Ингээд дэлгүүрт ингээд ээжтэй хамт ингээд юм яриад ингээд байжсэн. Тэгэл тойрол ингээд нийл хүмүүс ингээд зарим нь Beyoncé таниал байж байгаа штэ. Тэгээ байжсэн чинь ээж ингээд юм ярьжсэн гинэ. Тэгээд ингэсэн тэгсэн нэтэрэг гэх юм Beyoncé тэр гэж үү тэгсэн гэж үү. Гэтэ нүг ийм гээд өөрийнхөө ингээд үзэл бодлыг илэрхийлсэн юм байл та. Тэгсэн чинь шууд тас ялгалгадаад тутсан. Тэгэл Beyoncé чинь ингээд шок заяа бүр. Тэгэл хүмүүс чинь бүр ингээд харж байгаа штэ. Хүүе. Чи хизээч миний өөдөөс юу ч ярихгүй. Чи миний үгийг таслах болоогүй. Хаан өссөн хинээр тэжээлгсэн гэдгээ үргэлж санаж яваарай. Гэнэ. Нүг ийм классик ээжүүд тийм. Тэгээ Beyoncé ээжээ өгнөөс зурж болохгүй. Яг тэр манай ээж угаасаа тийм л инээгээд ярьж байгаа юм л да. Гэхдээ цаана ингээд нэг юм өвдөлт мэдрэгдээд байгаа байхгүй юу бүр. За тэгээд аав ээж хоёр нэмэрхүү байсан юм. Хүний нүднээс од ингээд даалт. Нүүрэн дээр нь бол ингээд хүүхдээ ингээд амар сайн дэмждэг, маш сайн менежер, маш сайн ингээд ард хандлага гэдэг боловч яг нүүрэн дээрээ иймэрхүү хүмүүс байсан юм байна. Тэгээ бас дээрээс нь Destiny's Child чинь үед ингээд манай Beyoncé чинь ингээд урдан гараад ганцаараа гялцаал гэлтгнаал ингээд ерөөсөө ингээд яваад байгаа штэ. Бас хэлдэггүй л байсан болохоос биш Beyoncé чинь маш сенситив байхгүй юу. Тэгээ өөрөө бас хэлдэг. Би ингээд people pleaser буюу ингээд хүн болгонд ийм таалагдах ийм хүсэлтэй ийм охин. Тэгээд намайг ингээл бүр хөтлөө хичээгээл бүх юм дээр өөрийгөө зориулаад ингэж хичээж хахад намайг ингээл тэр чинь ч болохгүй, энэ чинь ч болохгүй ингээл ингээд химлээд ахаар тэр болгондоо би бүр ингээд яг имтэрдэг байсан. Бүр сүүлдээ ингээд Beyoncé-гийн зөвхөн Beyoncé-гийн эсрэг anti Beyoncé гэдэг юм вебсайт байдаг гэсэн гинэ. Тэн дээр нь тэгээд ингээд бүгд ингээд Beyoncé-г харааж бичдэг заяа. Гэт харааж ингэж комент бичдэг. Эсвэл тэнийг үгүй гэсэн ядрээс тэний чи л ингэчүүл болох гэдэг чи үхээч чи далдраач. Тэ ингээд мэйл рүү ингээд зөвхөн тухайлчилж Beyoncé руу ингээд нэг занл хийлийн захиа алан чамайг тална гэж хэлсэн бас амар химэрдэг гэсэн. Тэрийг ингээд шигшиж Beyoncé-д үзүүлдэг гэсэн гинэ. Зарим нь ингээд үзүүлдэггүй. Бүгдээр ингээд нуучдаг. Тэгээд бас дээрээс нь энийг менежерүүдэд аяга учир байна. За тэгээд Beyoncé ч ингээд соло уран бүтээл хийж байхад аав нь стил одоо менежер хийдэг гэсэн баггүй юу. Тэгээд манай Beyoncé-гаар ч одоо тэр хүнтэй нэгсэндээ мөнгө олж байгаа шүү дээ. Нэг төрсөн аав нь хоёрт ингээд менеж хийж байгаа артист нь. Тэгээд тэр хүнийхээ өмнөөс энэ хүн чинь дуурнаа. Одоо ингээд ямар нэгэн санал мал ирэхэд менежертэй нэхлээд ярина, артисттэй нэхлэж ярихгүй. Тэгээд тэнгууд аав нь жахан буруус тэгтэл хүмүүст үлдээчдэг. Тэрний юу гэхээр Beyoncé diva зантай. Одоо жишээ нь заяа. Нэг Janet Jackson, Mary J. Blige, тэгээд Beyoncé 3 юу байсан гинэ? Ингээд
сэтгүүлийн ингээд нүүрэн дээр зураг авахлахаар болоод ингээд сэтгүүлийн ингээд оо фотошүүтэнд орохоор болсон гинэ. Ингээд нүүрэн дээр гараад өгөөч гэд одоо санал ирэхгүй юу. Тэгсэн аав нь хэрвээ Бейонсег голдон зогсооно гэх юм бол болно. Үгүй гэвэл үгүй. Тэгээ нөгөө хүмүүс нь ингээд сэтгүүлийнх нь гайхаад уучлаарай бид нар Janet Jackson-ыг голдоо оруулна гэж тохирсон байгаамаа гэдгсэн гэсэн. Тэгээд яг тэд мөнгө төгрөгийг ярьж байгаад ямар ч тэр сэтгүүлийн зураг бол гарсан гэхдээ анх өгсөн тэр юу нэг муухай сонсогдож байгаад Janet Jackson, Mary J. Blige хоёр чинь Beyoncé сайн дуулдаг л да. Гэхдээ тэр очиод ингээд дээдлийн үеийг ихчнэр нь ахгүй юу? 2011 онд зөвлөгөө маркийн ирсэн гинэ. Чи ингээд өөрийнхөө туур буюу алин тоглолтоо хийж явахдаа энэ эдийн засгийнхаа бүх ингээд санхүүгийн тайланг нэг аудит оруулаатаарэ гэд нэг компаниас зөвлөсөн юм байна. Тэгээд Beyoncé нөгөө тийм бас өөрөө жоохон сэжигтэй байсан учраас тэгээд аудит оруулаад тэгээд аудит орсон чинь аав нь тэндээс маш их хэмжээний мөнгө тогтмол залилсан буюу авч өөртөө хэрэглээдээс нь илэрсэн гинэ нэгсэн тохныхоо мөнгийг өөртөө өрөөдөөс нь илэрсэн. Тэгээд гих мэтчлэн бас тэгээд нэг юм бас бус тийм сэжгийн зам байна. Ээжийг нь араар нь тавьчихын бас нэг тийм болохгүй юм хэрэглээд байна. Охиныхоо мөнгийг хэрэглэнэ. Эхнэрээ араар нь тавина. Болохгүй эдэн бусын юм хэрэглэнэ. Тэгээд дээрэс нь охиныхоо имижийг муухагаар болгоно. Тэгээд тэрний наав нэг жахан задраадсан байхгүй. Тэгээд нэгсэндөө Beyoncé аавыгаа менежерийн ажлаас халсан байгаа. 2000 онд бас манай охин чинь Jay-Z буюу одоогийнхоо нөхөртэй танилцсан. Тэгээ энэ хоёр маань ирэхэд одоо 3 хүүхэдтэй. Тэгээ Blue Ivy-гийн том охин одоо бүр том болсон заяа. Сая 25 онд хаа Cowboy Carter гэдэг нэртэй ийм алин тоглолт хийсэн. Тэгээ тэрэн дээр нь манай Blue Ivy чинь яваад ээжийнхаа өмнө бүжигчдийнх нь нэг болж бүжиглээд айгүй хөрмөсөн шүү дээ. Бүр яг Beyoncé заяа бүр ингэ. Тэгээд яг Beyoncé хэрвээ тусна ярих юм бол Jay-Z энэ хоёр чинь бас асуудалтай шүү дээ. Хорвоо дэлхийн хамгийн сайхан хүүхэн болох Beyoncé хүртэл араар нь тавьдаг байгаа шүү. Тэгэхээр араар тавилт гэдэг субъектив ойлголт байгаа шүү. Тэр Beyoncé хүртэл араар нь тавьдаг. Одоо нөгөө эхэндээ гарсан 3 охины талаар ярив. За Latoya гэдэг охин маань болохоор 1981 оны 3 сарын 11-нд төрсэн охин байгаа. Хамтлагаасаа гарсныхаа дараа Latoya, Lativia хоёр хоёулаа хамтлагаасаа гарсныхаа дараа Katie юм уу Tiffany гэдэг одоо өөр нэг хоёр охинтой нийлээд Angels гэдэг охтын хамтлаг байгуулсан юм байна. Тэгээ тэрнийхээ хөөрхөн ингээд лейбл мэбэлтэй production editor ч юм уу гэрээ байгуулаад тэрийг хөөрхөн ингээд явах гэжсэн чинь эхлэхээс өмнө тарцсан заяа. Угаасаа тэр хамтлагт нь яваагүй. Lativia бол угаасаа rapper хийдэг биш. Lativia гоё дуулдаг байхгүй юу? Beyoncé л тэгэж нөгөө нэг tone deaf she's just a rapper гэж хэлсэн болохоос биш. Гоё дуулдаг байхгүй Lativia чинь. Одоо соло уран бүтээлээ хийдэж штэ. Дуулдаг байхгүй юу? Нэг 17 онд бол үс амар алсан штэ. Бүр амар гоё дуунууд хийсэн. Destiny's Child-аас гараад тэгээ өөрөө нэг хамтлаг байгуулах гэсэн тэр нь failed-ээд тэгээд ойлгомжтой уус сэтгэл наар унгуун бүр машиндаа хондог байсан гэсэн мөнгөгүй ямар ч мөнгөгүй болоод машиндаа хондог тэгээл ажил голохгүй хийж явж хагаад өөрөө нэг хэдэн мянган доллар бүгдээр ингээд цуглуулад тэгээд хувийн нөгөө хувцсны дэлгүүр нээсэн гэсэн. Тэгээд тэр хувцсны дэлгүүр нь бас нэг хөрхөн амжилттай явсан юм шиг байна. Тэгээд тэрнийхаа дараа хувийн одоо нөгөө нэг өөрийн гисэн соло уран бүтээлээ хийсэн. Гэхдээ нөгөө мэдээж Destiny's Child шиг бол амжилттай яваагүй. Тэгээд бас дээрээс нь хажуугаар нь кинонуудад айгуу сайн жүжигчин. Айгуу сайн жүжиглдэг. Одоо харах юм бол амар юм сайсан ихчсэн юм. Ийм ихсэн юм. Нөгөө. За дараагийн гишүүн маань болохоор Lativia Robertson. Энэ гишүүн маань болохоор 1981 оны 11 сарын 1-нд төрсөн. За тэгээд энэ хоёр чинь Lativia энэ хоёр нэг хамтлаг байгуулад фейлсэн. Тэгээд фейлснийхаа дараа манай хүн жаахан гутарсан юм байна. Жаахан сэтгэл зүйн хувьд бол нэлээд гутраад, нэлээд дошоо ороод одоо архины хамааралтай болоод бүр донтолтын хэмжээнд хүрээ тэрийг эмчлүүлээд бас нэлээд нэгэн доогонтой амьдэрсэн гэж байна. Тэгээд 2013 онд охинтой болоод айгүй дээрдэжсэн чинь дараа нэг хоёр дахь хүүхдээ тээж ахтаа зулбаад тэгээд буцаад дахиад ингээд дошоо ингээд сэтгэл санаа жаахан гутраад тэгээд 2017 онд нэг өөрийн гэсэн одоо өөрийнхөө амьдралын тухай баримтат кино минь хийж исэн юм байна. Тэгээ ер нь жоохон энэ нэгтэд бол амьдрал тийм татаа сайхан хандаагүй л болтой сэтгэл санаагаар бол нэлээ унж жаахан гундуу явсан юм байна. Гэтэ одоо бол бас нэг үе одоо л гайгүй болсон. Бизнесийн чиглэлээр ажиллаж амьдардаг юм шиг байна. Шүүн болохоор Farrah. За Farrah маань болохоор Destiny's Child-аас гарсан гарангуутаа шууд өөрийнхөө соло уран бүтээлийг хөөгөөд лейблүүд production-тай гэрээ хийх гээд явсан. Гэхдээ нэг сайн бол яваагүй. Одоо ганц 2 дуу гарсан гэсэн тэр нь ерөөсөө яваагүй. Тэгээ нэг хэсэг Lil Wayne гэдэг rapper эдэн штэ тэрнтэй үерхчихсэн юм байна.
Тэгээд нөгөө нэг сэтгүүлүүдэд агайг зураг авахдаг бол харалт агай гоё өрмөц төрхтэй гоё нүд мүдтэй гоё ихж байгаа шүү дээ. Тин чинь 2011 онд согтуугаар танхаарсан хэрэгээр баривчлагдсан 14 онд бас согтуугаар бусдын гэрт танхаарсан билүү тиймэрхүүгээр бас баривчлагдсан. Амхандаа л ингээл өөрийгөө бас солоо уран бүтээлээ хийч гээл дуулж гал ингээл үзээлээсэн тэгээд амжилтыг бол олоогүй. Гэтэ бас цуцаагүй. Тэгээ хийсээр л байсан дээ сүултээ жаахан реалити шоу эднэр дээр бас ордог болсон мэлээ. Destiny's Child-ийн гişүүд манд хоорондоо эвлэрсэн үү гэвэл эвлэрсэн. Энэ олон жилийн дараа бүгдээрээ эвлэрээд өчөө зүгээ олоод энэ ч нөгөө багасаа л нөгөө хоолцаагаа хувааж идэл хоолцаагаа хүнжил гуцаа бүгдээр ингэ хувааж хэрэгэлдэг хамтдаа л байсан болохоор гомдоод хаа болтгов те би энийг ойлгосон, уучлсан, ярилцсан тэгээд эвлэлсэн юм байна. Тэгээд тэрнийх нь нэг жишээ нь болохоор 11 онд Billboard-ийн team Billboard Awards гэж шоу өгдөө шүү дээ. Тэрнээс ингээ миллениал үеийн хамгийн шилдэг артист гэдэг шагналыг Beyoncé-д гартуулах үед нь Beyoncé ингээд тайзнаар гараад ийм үгийг хэлжсэн юм байна. За ингээд бүгдээрэнд нь баярлаа. Destiny's Child-ийн одоо охтуудаа баярлаа. Kelly, Michelle таавартай хайртай шүү баярлаа. Тэгээ бас Destiny's Child-ийн анхны гишүүд болох Latoya, Latavia таавартай бас баярлаа. Бүгд нь баярлаа гэж хэлсэн юм байна. Нэгсэндээ энэ үйлбэрээр л ингээд бид нэрийн хооронд биф байхгүй бидний драма дууссан шүү гэж илэрхийлсэн юм байна. Гэхдээ энэ дэр Ferrag дуртаагүй байгааз. Ferrag бол юм дуусаагүй бах уу? За ингээд ерөнхийдөө манай Destiny's Child-ийн ерөнхий ингээд үгт үгний энд хүрээд дуусч байна. Бас дахиад юм хийж харагддаг шиг байдаггүй мэн. Бидний тухайн үед ингээд сонсож байхад нэг л гой 3 ихч гоё дулаал гэдэг байсан. Яг өмнөд ард ийм их дарамт ийм их ачаалал тий ийм байдаг байсан. Бэлгийн бодлогыг даваад энэ болгоны ард гарч чадсан байна. Яасан ч мундагийн ямар ч гоё юм. Тэгээд энэ охтууд маань иймэрхүү үгт үгийг үзэж энэ олон жилийн өдрөд ингэж амьдарч иржээ. Гоё яана. За тэгээд дараагийн дугаараар уулзах байхаа гэж найдаж байна. Дараагийн дугаараар уулзах байхаа ярий.